guys, өнөөдөр бүгдээрээ сургуулиуд руу яаж үнэгүй apply хийх вэ гэдэг сэдвийг харцгаая. Тэгэхээр энэ сургуулиуд руу үнэгүй apply хийхин тулд бид нар сургуулийн менежер буюу сургалтын менежертэйгээ хамтран ажиллах ёстой байх нь байна. За тэгээд Common App гэдэг маань болохоор нийтдээ ер нь бол 700 гаруй сургуулиудыг багтаасан байдаг. Америкаас гэлтгүү Австрал, England гэдэг ч юм уу те олон сургуулиудыг багтаасан байдаг. За тэгэхээр тэр 700 сургуулиудаас болохоор бид нар нэг удаа apply хийхдаа нэг жилдээ гэсэн үг нь шүү дээ. Тийм үү? Нэг жилдээ apply хийхдаа бид нар ер нь бол 20 сургуулиуд руу apply хийх тийм сонголттой гэсэн. За эхлээд бидний хийх ёстой ажил юу вэ гэхээр консулроо дуудах ёстой ажил юм аа. За консулроо яаж дуудах вэ? Common App-ыг бүртгүүлэхэд нь дуудах вэ гэхээр My College гэдэг лөө нэг сургуулийн recommender руу орчин. Энэ болохоор бүх сургуулиуд руу тус бүртний ер нь бол хийх ёстой байдаг. За тэгээд бүгдээрээ багшийнхаа Gmail хаягийг бичээд нэрийг бичээд бүгдээрээ invite хийж нэ гэсэн үг байна. За аваг болон нэрийг ингэж бичээд invite хийнэ гэсэн үг байна шүү дээ. За энийг хийхэд бол бид нар ер нь бол consular буюу бид нарыг дагуулж явж дэмжиж хүнтэй ер нь бол хамтарч хийх ёстой гэсэн үг байна. За тэгснийхаа дараа бид нар юу хийх ёстой вэ гэхээр Common App гэдэг хэсэг рүү ороод profile хэсэг рүү орсныхаа дараа Common App fee waiver гэдэг хамгийн сүүлийн төгсгөл нь байдаг. За тэнгууд энэ дээр үнэгүй ингээд сургуулиуд руу явуулах уу гэдэг асууж байгаа. За тэгвэл тиймээр yes гэж сонгосныхаа дараа шалтгаанууд байдаг гэсэн үг байна. Энд чи хэрвээ orphan ч юм уу тийм байх юм бол бас ингээд сонгоод авчиж болно. За энэ дээр болохоор хэрвээ тийм ерөөсөө юм байхгүй бол бид нар ч угаасаа санхүүгийн хэцүү гэсэн үг нь ер нь сонгоод авсныхаа дараа за энэ багшийн имэйлээр Gmail-ээр орж ийн гэсэн. Багшийн Gmail дээр нь болохоор юу хурж ирж ирэх вэ гэхээр сая харжинчлан мэйл хурж ирнэ. Тэнгүү тийшээгээ ороод reset password буюу пассвордоо тэр багш нь өөрийн гэсэн пассвордоо дахин ингэж гаргаж ирнэ гэсэн үг байна. За тэгээд энийг нь бүгэлсний дараа бүгдээрээ sign in хийгээд за ингээд орж ирсэн байна. За тэнгууд non-plex гэсэн сурвалжлагын оронгууд fee waiver гэдэг хэсэг дээр нь дараад бүгдээрээ за ямар шалтгаан гэдэгтээ бас ингээд багш нь ижилхнэр ер нь бол сонгох хэрэгтэй. За ижилхэн биднэрээр сургуулиас нь ингэж гаргаж ирнэ гэдэг review and submit тэгээд чеклээд өөрийнхөө гарын үсэг за тэгээд өнөөдрийнхөө date-ийг ер нь бол ингээд бичснийхаа дараа submit хийх юм бол ер нь үнэгүй сургуулиуд руу ингээд явуулах боломжтой болчихж байгаа юм аа. За тэгээд амжилт. Тэгэхээр бид нар 20 сургуулиудаа яаж зөв сонгох вэ гэдэг нь бол дараагийн хичээлүүд дээр бас үзэх болно. За гэхдээ би болохоор яг зөвлөж байгаа зүйлсүүд болохоор юу вэ гэхээр сургуулиудынхаа чанаруудын 3 ангилах юм. За нэгт нь болохоор бүгдээрээ target Dream Schools буюу бидний мөрөөдөж явдаг байсан сургуулиуд. Жишээлх юм бол Harvard, MIT, Yale гэдэг Princeton гэдэг ч юм уу те нэлээд том сургуулиудыг бас ингээд сонгож авч болно. За тэгвэл энэ чинээс болохоор би зөвлөхдөө нэг 2 сургуулиудыг ч юм уу эсвэл 3 ч юм уу те тэгээд сонгоод явуулчихад ер нь бол болно гэж үздэг. 2 юм уу 3 байхад болно гэсэн үг байна. За тэгснийхэн дараа болохоор Target School буюу бид нар яг бидний оноонд яг ингээд орж байгаа хүүхдүүд хүүхдүүдээс нь дундаж оноогоор нь яг ингээд дундаж оноонд нь ингээд багтдаг гэсэн үг байна тийм. Жишээлх юм бол бид нар SAT 1300-аас 1450 оноотой хүүхдүүдийг авдгаа гэдэг юм бол би хэрвээ 1400 оноотой гэдэг юм бол яг тэр сургууль руу ер нь бол apply болно гэсэн. Тэгэхээр тэр нь болохоор бидний target school буюу нэлээд бас гайгүй сургуулиуд руу явуулж болно гэсэн үг байна. Жишээлх юм бол Cornell College гэдэг ч юм уу те хэмжлэн ер нь бол сургуулиуд нэлээд их байгаа. За тэгээ энэ дээр ингээд бичээд авчирээ. За тэгээд нэмэлтээр хамгийн 3 дахь төрөл нь болохоор яг вэ гэхээр safe school буюу бид нарт арай боломжтой. Би угаасаа ийшээ орондоо те альсгүй би энэ төлбөрийн төлж чадах юм байна дөө гэсэн сургуулиуд сонгож болно. За тэгэхээр энэ дээр болохоор бид нар заавал university ч биш зүгээр community college ч юм уу те тиймэрхүү сургуулиудыг бас сонгож болно. Ингээд target-аас 2 юм уу 3 сургууль safe school-ээс нэг 5 за тэгээ үлдсэн болохоор target-ээс 5 байхад ер нь бол болно. За тэгээ дараагийн видеогоор уулзъя. Bye bye.